За юу байцгаанда киногоо үзээд байж байгаа үсттэй. Энэ удаа өөрийнхөө дуртай анимашнуудын нэг айгүй урт нэртэй Legends of the Guardians The Owls of the Gahul тийм ээ. Тэр киног ярьж өгөхөөр бэлдлээ. Тухайн анимашныг Zack Snyder найруулагч найруулсан юм. Та бидний мэдих Justice League, Superman 300 гэх кинонуудыг хийсэн найруулагч тухайн анимашнаас ч гэсэн найруулагчийн онцлог зүйл болсон slow motion нэг тийм бараа өнгөийг харж болно. Тэгэхээр эхэлцгээе. Эртээ урдын цагт шар шувуудын ертөнцид нэгэн гэр бүл аж төрөн суудаг байв. Энэ айл 3 ангаахатай аав дэдэнд байнгын нэгэн домгийг ярьж өгдөг байв. Мөсөн саврын тулаан. Хорон санаад шар шувууд хорвоо ертөнцийг эзлэх тулааныг эхлүүлсэн гэдэг. Харин Гахуулын модны хамгаалагч шувууд тэдний эсрэг сөрөн тулалдаж, эцтэй ялагдлын ирмэг дээр ирэхэд агуу баатар Гэлилайс гарч ирэн дайсныг дарсан гэдэг. Хэдий хамгаалагчид ялсан ч зарим хорон санаад шар шувууд зугтсан юм. Энэ дүүхэнд Балчир Эглантийн болон Сорон хоёр маш их дуртай. Харин том ах Глад үүнийг зүгээр л үлгэр гэж боддог байв. Ангааханууд том болохын хэрээр тэдний нисэж сурах үе эхэлж байлаа. Сорон угийн нисэх авьяастан дээр түүний төсөөлөл сайтай чадварч нөлөөлж байсан юм. Харин дүүгийнхээ авьяасыг харсан Гладийн эгдүүцэл төрж байлаа. Нэг удаа аав ээж нь анд явсан үеэр Сорон нисэх сургууль хий гэж ахыгаа ятгадаг. Санаандгүй ослоо сууж тэд модон дээрээс унан анх удаага газарт буусан юм. Жижиг ангаахануудын хувьд газар гэдэг бол аюултай орон зай. Зэрлэг амтан тэднлүү дайрч Глад дайралтанд өртөх үед Сорон ахыгаа хамгаалан тулалддаг. Глад модны араар нуугдах үед Сорон зэрлэг магчин шахуулсан байлаа. Энэ үед тэднийг хэн нэгэн авралаа гэж бодтол хулгайчд байсан юм. Ах トゥ хоёрыг хамтд нь барьж аван гэрээс нь асар хол газар руу одов. Цааш явах замд ч бусад ангаахануудыг барьсан байхыг харах бөгөөд энэ үед нэгэн цөлийн жижиг шар шувуу баригдсан байдаг. Эдгээр хулгайлсан ангаахануудыг нэгэн хуучин уурхаа давиучих бөгөөд тэднийг цэвэр төрөлд Тайтонорт үйлчлэх ёстой гэж зарладаг. Тайтон шар шувуудын нэг аймаг бөгөөд зүрхэн хэлбэртэй нүүр, чимээгүй нисэх чадвар, ангийн өндөр мэдрэмжгээд шар шувууд дундаа дээгүржиг үрт юм. Агуу Тайтог игдэх төмөр саруудын эхнэр Нирия манай цөлийн шар шувуу Гилфиг уурхайн түүхч болгодог. Энэ үед Сорон Гилфиг хамгаалж хамт явахар болно. Тэгээд ах Гладыгаа ч хамт явахыг хүссэн ч Глад дүүгээсээ орон төмөр саруудын аримд нэгдсэн юм. Уурхайд ангаахануудыг ажилуулахаас өмнө тэднийг сарны гэрэлд хонуулдаг аж. Энэ нэг төрлийн тэднийг ховсдох арга бөгөөд цөлийн тэнгэр доор өссөн Гилфия үүнийг анхааруулж Сорон тэр хоёр ховсдуулахаас зайлсхийдэг. Уурхайд ангаахануудад бусад шуудын үлдэгдлийг өгч түүлгүүлдэг аж. Тэдний үлдэгдлээс флекс гэх нэг төрлийн соронзон төмрийн үүрэмгийг түүлгэн цуглуулж цааш явуулдаг аж. Сорон анх флексийн хилдэрхийг бусдад нь нийлүүлэхдээ маш их дарамттай өвдөлтийг мэдэрдэг. Харин үүний хажуугаар сарсан багваханууд чөлөөтэй флексийг ашиглаж байлаа. Маш их өвдөлтийг мэдэрсэн Сорон тэднийг аюултай зүйл хийгээд байгааг мэдэж Гилфиятай хамт зүгтахаар шийддэг. Гэвч тэднийг энд ирсэн цагаас нь хойш нэгэн шар шувуу ажигласаар байж. Грэмбл гэх шар шувуу манай хоёрыг гэртээ аваач тэдэнд туслахаа амладаг. Грэмблийг баг бах үедэн төмөр сарвууд улс руу дайрч түүний гэр бүлийг барьцаалжээ. Тэр цагаас хойш Грэмбл гэр бүлээ хамгаалахын тулд төмөр сарвуудад хүчин зүтгэх болсон гэдэг. Харин ангааханууд донд эрүүл сарвал ухаантай байгаа Сорон болон Гилфи хоёрыг харсан даруйда Грэмбл тэдэнд нисхийг зааж өгөхөр шийдсэн юм. Энэ үеэр хэн нэгэнтэй нууцаар уулзаж суугаа шувуу бол өнөө цэвэр цуснуудын хаан төмөр сарвууд. Хэн гэдэг нь харагдахгүй ч түүнтэй Гахуулын модны нэгэн хамгаалагч уулзаж байгаагаар гардаг. Тэр бусад хамгаалагчдыг өргөтөн уургаад авчрахаар тохиролцсон хариуд нь Гахуулын модны хаан ширээг хүсдэг. Нөгөө талд Глад бусад Тайтонорыг бэлтгэл нисэх чадвар бас арга залиараа илүүрхэн Нериягийн ивэлийг хүртнэ. Төмөр саруудын айрамд чадварлаг шууд хамгаас хэрэгтэй тул Нерия Сорон нэгж сонирхож эхэлдэг. Энэ үед Грэмбл дээр нисэх хичээлээ дөнгөж эхлэх бөгөөд Грэмбл тэднийг нисэж сурмагцаа Гахуулын мод руу явахыг хүсдэг. Харин Нерия тэднийг мэдсэн байх бөгөөд Грэмбл дайснаас атуулж Сорон Гилфи хоёрт зүгтэх боломж олгодог. Сорон ахааж аврахыг хүсэж байсан юм. Гэсэн ч Глад аль хэдийн талаа сонгосон байсан бөгөөд тулааны үеэр Нерия тусалж улмаар Грэмбл ялагдан далавчаа хуглан хадан цохооноос ундаг. Сайн нисэж сураагүй манай хоёр шахагдан цохооноос үсэрч унах явцдаа ниссээр Нериягаас арай хэм мултарч уурхайг орхисон юм. Нэг л мэдгэд урдаа сүлээх сэвшээ салхи мэдрэгдэж тэдний багш Грэмблийг хэлсэнчлэн агаарыг яс махныхаа үзүүрт мэдэрч байлаа. Тэд цааш ойд хоол хайж явахдаа диигэр гих талын жижиг шар шувуутай танилцдаг. Диигэр хөдөлгөөнтэй харваажийн сахилгагүй шар шувуу байв. Харин Гилфия хөнгөн гэмтэлтэй байсан тул диигрийнхээр төрс атгаар болдог. Тэдний үүрэнд байхад диигрийн roommate Twilight оройн хоол авчирч өгдөг. Гэтэл тэр оройн хоол нь манай Сорны гэрийн асрагч хатагтай бий байдаг.
Тэр Сойрон Глад хоёрыг алга болсон цагаас хойш хайж явсан бөгөөд тэр үедээ Twilight-д баригджээ. Twilight орон хоол нь шар шувууны асрагч байсанд ихэд гайхдаг яалтай нөлөө. Ямар ч гэсэн Сойрон тэрхэд замдаа гарахаар болж харин өөр шувууны бараа хараагүй өөрөөр хэлбэл нэг нэгнээс залхсан Дигэр Twilight хоёр тэдний аялалд нэгдэхэр болдог. Замдаа дуу шуу хуурдаа явсаар хадан зохионы зам руу орж ирэх үед тэднийг хэрээнүүд дагаж эхэлнэ. Удалгүй тэд Twilight-ийн хөгжмийг хулгайлдаг. Twilight-д энэ нь тийм сүртэй зүйл биш байсан ч хөгжмөн дотор хадагтай бие явж байсан юм байна лээ. Ингээд хэрээнүүдийг хөөж явсаар өтгөн тэнгисийн өмнөх хадан дээр ирэхэд хэрээнүүд хөгжмийг буцаан өгдөг. Манай хэдийг зөнч үхэрд зараа ухтах бөгөөд хэрээнүүдээр нааш авчруулсан болж таардаг. Зөнч зараа тэдэнд гахуулын мод хүрэх замыг зааж өгч бас тус бүрийг нь ирээдүг зөгнөдөг. Сойроныг тэр өндөр мэдрэмжтэй авьяаслаг удирдахч болно гэж хэлсэн юм. Ингээд захан үл харагдах тэнгисийг гатлах аялалдаа гарах бөгөөд зөнч зараа хэрвээ та нар би чинь суйлдаж даалавч чинь чэлэж нисч чадхаа болвол замынхаа талд орсон гэсэн үг шүү гэж хэлснийг нь Дигэр замынхаа талд орж байна гинэ гэд бусдаа хэлчихдэг. Нөгөө талд Нерия Гладад хамаг эрдэм чадлаа зааж өглөө. Түүн дагуу цэвэр цуснуудын игнэнд нэгдэх боломжийг ч олголоо гэж үзэн түүнээс хариу нэгтэг. Энд дээр жоохон чөлөөтэй ярьцгаая. Хариуд нь муу мангар бацаан дүү Эглантина хулгайлаад төмөр сарвууд дээр аваад ирсэн байвал яах вэ? Пис. Төмөр сарвуудын флекс цуглуулах ажилч дуусах талд орж цэвэр цуснуудын дайн эхлэх төхөж байлаа. Нөгөө талд манай хэд далайн дунд цасан шуурга сөрөн нисэж байв. Хүүдэн шуурганы улмаас Дигрийн далавч хөлдөн далаад чивдэг. Энэ л үед гахуулын хамгаалагчид гарч ирэн манай хэдийг аварсан юм. Найруулагчийн slow motion оруулсан шийдэл энэ хэсгийг улам сүржин болгож байлаа гэж. Ингээд тэд үлгэр домгоос сонсож байсан гахуулын модон дээр ирсэн юм да. Сойрон хамгаалагчдад юу болсон хэлсэн ч тагнуул шар шувуу Аламер тэдэнд итгэсэнгүй. Хүүгийн хилээд байгаагаар үлгэр домгийн дайсан төмөр сарвууд ховсдуулсан ангаахануудын айрантай дан хийхэр ирж байгаа хэрэггүй. Тэр уулзалтан дээр нэгэн итгээд хөгшин шар шувуу байх нь ийзэл бэрв. Тэр сойрны талд орон дайсан байгаа бол басамжилж болохгүйг сануулan Аламертай маргалддаг. Энэ маргаан нь явсаар тэд хоорондоо халц тулдаг болоход Сойрон байдлыг намжаан хэлсэн үгнээс минь өөр нотлох баримт байхгүйг ойлгож байна. Гэхдээ та нарын талаар ч гэсэн ярианаас сайшгүй байсан. Гэхдээ би итгэсэн. Энэ үг хамгаалагчдын хаан Бороныг ятгаж дөнгөсөн юм. Хаан Аламерт тушаал өгөн Аламер хамгийн шилдэг тагнуулуудаа аван уурхайн зүг байдлыг дандахаар явдаг. За манай хааныг сав дарчихвал яаж байна? Ер нь манай сугийг дэмжиж байгаа хамгийн том зүйл гэх юм уу та. Баярлалаа. Харин нэг юм аюулгүй газар ирсэн манай хэд модтой танилцдаг. Гахуулын модонд маш олон шар шувууд амьдардаг бөгөөд нийгмийн олон хэсэг болон хуваагдсан байдаг. Үүнээс шар шувууд чиглүүлэгч болон тулаанч хамгаалагчийн хэсэгт орохыг ихэд хүсдэг аж. Энэ танилцуулгын үеэр Сойрон өөрийн краш гэж хэлж болох Утила гэх шар шувуутай анх удаага танилцдаг. Давхар олон зүйлсийг сурахын хажуугаар хөгшин ийзэл бэрв тэдэнд гал гэдэг бол маш чухал аюултай зүйл болохыг заадаг. Нэгэн орой Сойрон мөсөн саврын тулааны их үйлбэрийг унших бөгөөд яг үнэндээ тулаан домог ирээшгээ баатарлаг бус харин амьдрал руу илүүд өгсөн аимшигтай харгас хэрцгий байсан г мэддэг. Тэр удаа хөгшин Эзэлберв энэ түүхийг номонд буулгасан г мэдсэн юм. Шүн дунд тэд шуурган дундуур нисэх бэлтгэл хийж Эзэлберв хэлэхдээ эргэн тойрноо нарийн мэдээч тэр ойтгой өөрийн үрчлээсийг хүртэл мэдрэн сэтгэлээсээ нисэх хэрэгтэй гэж зааж байлаа. Өтгөн шуурганд орсон Сойрон харин яг түүний хэлсэнчлэн Эзэлбервийг гайхшруулсан юм. Нөгөө талд төмөр сарвуудын бэлтгэсэн Тайтогийн арим бараг бэлэн болжээ. Домогт гардагчлан төмөр сарвууд Галилеяс гих баатарт ялагдан хүн шарх авсан. Үүнээсээ үүдэн төмөр баг зүүх болсон гэдэг. Тэгвэл Сойрон шүтэж Эзэлбервийн бичжүүлдээсэн баатар хинбэ гэдэг асуулт гарч иж байгаа юм л да. Харин нөгөө талд тэнэг Глад дүүгээ сар харуулan ховстож орхидог. Энэ үед Аламер болон түүний багийнхан уурхайг нууцаар ажиглаж байх ба сарсан баг бахануудыг дагсаар төмөр сарвуудын гэрийн өмнө ирнэ. Аламер дээр байгаа хамгаалагчийг аргалахаар болсон бол үлдсэн хоёр нь газар байгаа хамгаалагч руу дайрахаар болсон юм. Дайралд амжилттай болсон бөгөөд сарсан баг баханууд флекстэй хавхлагыг нэн тагнуулуудыг буулгаж авдаг. Харин Сойрон шуурган дундах нислэгээс босож ирэн Эзэлбервтэй ярилцдаг. Яриа дунд Эзэлберв зүгээр ч нэг бичээч биш. Харин мөсөн саврын тулаанд бүх зэргийг удирдан орж явсан Ахмад буюу Галилеяс ажээ. Удалгүй бүрөө дуурч алс газраас Аламер ирэв. Тэр дайснаас зугтаж чадсан бөгөөд мөн хідэн ангаахаг авчирчээ. Тэдэн дунд Сойроны дүү Эглантин явж байлаа. Дайсан хүчрэг хийгээд хулгайлагдсан хэдэн зуун ангаахаа байсан Аламер мэдэгддэг. Ингээд Борон хаан шийдвэр гаргаж дайн хийхээр болдог. Хамгаалагчид дайнд орохын өмнө төмөр дуулга өмсөж төмөр сарвууга хурцлан зүүдэг аж.
Дан эхэлж байгааг сонссон Сорон тэдэнтэй хамт явахыг хүссэн бөгөөд хахир хөгшин Эзэлбэрв яжлаад өнгөрдөг. Тийм ээ, наад сарвууга уугалчих. Тэгээд миний зэвсэг бол. Дайсан л өгсөн цогцос шидмээр байна. Эзэлбэрв түүнд дүүгээ асраад үлдэх нь илүү зөв сонголт гэдгийг ойлгуулдаг. Хамгаалагчид замдаа инхүү гарнаа. Үнэхээр сүртэй харагдсан шүү дээ. Уурхай өмнө ирээд ил байсан хоёр хамгаалагчийг янзлаад эргүүлүүдийг сэмээрхэн өнгөрөөд уурхайн гүнлүү нэвтэрлээ. Энэ үед Сорон дүүгээ харж байлаа. Чиний оронд би байх ёстой байсан юм. Аав ярьж өгдөг төв үнэн байсан. Эглантин, чи энийг харсан ч болоосой. Гэтэл цаанаас нь Сорон ахаа гих бөгөөд дүү нь ховсноос гарчихжээ. Тэгээд Глад түүнийг ийм болгосон бас энд ирсэн шар шувуунд өөрийг нь өгсөн хэлв. Үүнтэй зэрэгцээд хамгаалагчид ангаахаануудыг аврахаар дайралт хийж байдаг. Үгүй, тийм байх ёсгүй. Хэрвээ Аламерт чамайг өгсөн юм бол энэ занг юм байна. Хамгаалагчид сарсан багваханартаа тулдаж байхад хавхлаг нээгдэж хамгаалагчид соронзон оронд дарагдан хүчээ алддаг. Аламер харин зайгаа аваад гарчгаж байна. Нөгөө талд Сорон болон түүний нөхөд туслахаар замдаа гарсан юм. Тэгэхээр сүүлийн тулаанаас өмнө нэг сав давлгаа явуучихвал яаж вэ? Сабаа дарсан ухаалгууд нь лайка дарчаарай плиз. Очиход уурхай эргэн тойронд ой шатаж голд нь хамгаалагчид төмөр соронзонд дарагдсаар. Удалгүй төмөр сарвууд сарсан багвахаа нарыг хамгаалагчдаг устгуулахаар явуулдаг. Бусд нь сарсан багвахаа нарыг саатуулахаар болдог бол өөрөө нэг санаа олжээ. Харин төмөр сарвууд тэр даруй Аламераас урван түүнийг сарсан багвахаа нарт хаяж өгдөг. Сорон харин модны мөчөрт өлгсөн тостой гүцийг авахыг хичээх бөгөөд авсан даруйдаа гал гарсан ойроо нисв. Галд давлгаа дунд аимшиггүй нисэж ороод гүцийг шатаахан тэр. Эргэж төмөр соронзон дээр байраа эзлээд агаараас хүчтэй шумбан орлоо. Соронзон орон хүчийг нь сааруулж байсан ч урагшилсаар фликстэй хавхалгыг барьж байсан дамнуургын зүг шатсан гүцийг унгав. Ингээд олс шатаж хавхлаг хаагдан төмөр соронзон алга болдог. Сорон Эзэлбэрви өмнө ирэхэд сайн байлаа хөөмн. Гэхдээ тулаан хараахан дуусаагүй байна. Нөгөө талд өөрнөөс Тайтогийн айрам Нириягаар өдөрдүүлэн ирж байлаа. Ингээд хамгаалагчид шийдвэрлэх тулаанд орсон юм. Харин Сорон Эзэлбэрвийн тушаалаар ангаахаануудыг хамгаалахаар болдог. Боорон хаан агаараас дайрч орон дайсан нэг нэгээр нь унгаж байлаа. Гэсэн араас нь Нирия орж ирэх үед Эзэлбэрв хаанаа хамгаалж цааш төмөр сарвуудын өөрлөө явдаг. Сорон энэ үед агаар дээрх тулааныг ажиглаж байгаад нэг шувууг харсан нь Глад байлаа. Глад ч түүнлүү дайрах бөгөөд ах トゥ хоёр тулдаж эхлэв. Тулааны явцад Сорон ахыгаа ятгаж инх тайван байх хэрэгтэй гэж үзсэн бол Глад Тайто бүгдийг захиран бусад төрөлтнүүд өөрсдөд нь хүчин зүтгэх хэрэгтэй гэж үздэг. Шатаж буй ойдох тулаанаар Глад далавчаа хугалан унахын ирмэг дээр ирэхэд Сорон түүнийг барьж авдаг. Түүнийг татах үед Глад зөрүүлж дүүрүүгээ дайрах гэж байгаад гал руу нэг мөр унсан юм. Сорон ахыгаа алдаж энэ бүгдэд мэдээж төмөр сарвуудыг буруутгана. Энэ үед төмөр сарвуудын үүрэнд тулаан эд явж байлаа. Эзэлбэрв нэгийн эсрэг нэгд төмөр сарвуудыг ялж байсан ч Нирия тулаанд хүч нэмэн орж ирсэн юм. Улмаар Эзэлбэрв шахалтанд ороод байлаа. Энэ үед Сорон шатаж буй мөчрөөр төмөр сарвууд руу дайран тулдаж эхэлдэг. Хэдий биеэр жижиг тулааны туршлагагүй ч эр зоригтойгоор тулдана. Тулааны явцад шатсан мөчрөө алдаж араас нь нэхэж явахдаа хад мөргөн газарддаг. Төмөр сарвууд харин агаараас түүнлүү дайрах бөгөөд харин Сорон шатсан мөчрлөө сарвууга тийжгэнлэн удалгүй төмөр сарвууд Сороныг устгалаа гэдэг. Төмөр сарвууд газар үхэдхийн унаж шатсан мөчрийн шор хийх дуу гарсан юм. Нөхрөө өвхийг гарсан Нирия тэр даруй Тайто нарыг татаж ухарлаа. Өөрийг нь аварч төмөр сарвуудыг ялахыг гарсан Эзэлбэрв төвхийг үргэлжлүүлэх нэг оллоо гэдэг. Ингээд ангаахаануудыг аварч Сорон аав ээжтэйгээ уулзаж гахуулын модны хамгаалагч болон дуустдаг. Тэр ангаахаанарт энэ түүхээ ярьж өгөхдөө гал дундаас Гладыг хичнээн хайрсан ч олоогүй гэлдэг. За баярлаа. Удахгүй болох хүүхдийн баяраараа сайхан баярлаараа бацаануудаа. Нэрээ сабаа дараарай. Баяртай.